За хөгжим гэрлээ ухраагаад миний тохиогоор 100 орж байна. Саяхан хөдөө явчаад ирсэн. Өрүүл жоохон булаагаад болдгоо тэнхлэгээ шалгуулах гэсэн. Тэгээ хөдөө гадаа явж ирээд ер нь бол тэнхлэг тохиогоо шалгуулах нь бас хамгийн зөв л да. За хөгжим гэрлээ ухраагаад миний тохиогоор 100 орж байна. За би тэгэхээр танин машиныг ихлээр шалгаад өргөө шалгаад өгье. Тохиргоо ер нь алдагдсан байх шалтгаан өрүүл дайлийн дугуй идэн, дугуй хазгаа болно. Тэгээ хөдөө гадаа явж ирээд ер нь бол тэнхлэг тохиргоогоо шалгуулах нь бас хамгийн зөв л да. Доод ид ангууд маань таг ширнээр өндгөн тулгуур өдр муудаж гимтэйг байх хэвээр. Дээр нь дөрвөн дугууны маань арьцмаар адилхан байх хэвээр. Хасах 0.2-оос нэмэх 0.7-гийн хооронд байх ёстойгоос 0.18 буюу дугуй дотгошоо болсон юм гэсэн. Ийм барилт маань. Ийм барилтаа та удаа явуул таны машины өрүүл зүүн гартал руугаа дайлын мөн дугуйныхаа гадна талыг хий гэдэг байгаа шүү. Тэгэхээр таны энэ тохиргоо тэнхлэг бол тохиргоо хийх шаардлагатай болсон байна. 0.18 буюу улаан могод тогшоо байна гэсэн. Зүүн талын уртлын дугуй дотгошоо байсан. Одоо 0.3, 0.1 болоод тэнхлэг маань ямар нэгэн асуудалгүй тохирлоо гэсэн.